Эзэн Иесусийн нэрээр залбирч байна. Амен. Өнөөдөр 2 дугаар Самуэль номын 3, 4-ийг уншина. Саулын гэр болон Давидын гэрийн хооронд уртугаан байн үлдэж ирэв. Давид хүчирхэгчээ. Харин Саулын гэр барайтан барайцаар байлаа. Хевронд Давидын хүчирхэг. Уг Израилийн хэ Ахимаас төрсөн амбо. Удахгүй камил хүн Набалын гэрсэн хэ Авигайлаас төрсөн Хиляб. Бодхон Ишүрийн хаан Халдаймхан Магагийн хүн Абсалом. Бодхон Хагитаас төрсөн Адониям. Хатхон Авигайлаас төрсөн Шитакя. Удахгүй Давидын хүн Еглаас төрсөн Итляйн. Давидын хүн болж Хевронд төрсөн Хиляб. Саулын гэр болон Давидын гэрийн хооронд байн болох зүр. Авиг Саулын гэр зэрэгтэйгээр болсон дэмж байв. Саулда Эцбагийн татварын байсан бол тэр нь аягийн мөхөн байв. Ишбошит Абнерт. Чиягад эцгийн татварын дээр алаад байна. Абнер Ишбошитийн үнд их болж. Юдад зүтгэдэг махан татварын үгүй. Өнөөдөр би чиний зэрэг Саулын дээр түүний асуусаа нөхдөд энерги хайраа мэдэрхийж. Та нэг Давидын гат тушааг батал чи өнөөдөр тэрний сууж намайг хэлцдэг гэж дуусаж байна. Тиймээс эзэн Давидд юу танд болсныг. Хэрвээ түүнд эсвэлт хаас Абнерийг бохом шийдэх мөчийг үнэлдэг. Тэр Саулын дээрээс хаанчлыг бодоонаач. Давидын хаанчлыг данаас нэг шиг ахуулж. Израиль болон Юдагийн дээр тогтоох болно. Ишбошит Абнераас айжсэн учраас Абнер ганц чугт харьж зүрхсэнгүй. Дараа нь өөрийн чирэг Давид үлгээж. Энэ газар хийхвэ. Надтай биеийг байгуулдаг. Тэгвэл бүх Израилийг тандаж хатаа. Миний ба татах байх болно. Бичиж. Давид. Бочо. Бичтэй биеийг байгуулъя. Гэхдээ нэгдгийг чамаас би шаардаж. Чи миний үнийг хахаар ихтэй Саулын махын хадыг дамжиж таснаш. Миний хахах хэсвэ. Тэгээд Давид Саулын хүү Ишбошитд бичнэ. Христчүүдийн зүүн тэрхний сасуй тавьсан. Миний хүү хадыг надад өгөх. Бичиж. Ишбошит түүний гэж. Тэр ихтэй түүний хүү лайшин бүгэн алтилээс авах. Харин нөхөр тэр ихтэй үеийн багч. Бахрын хүртэл хийж. Тэгээд Абнер тут. Яа бодсон тэр боцоо. Абнер Израилийн хүмүүстээ хэлцээ хийж. Танаа бэрхнээс Давидыг өөрсдийн хаан болгохыг хүсэж үзээ. Одоо үнийг биелэх. Учир нь эзэн Давидын талаар. Зарц Давидын хаан би өөрийн нагдсан Израилийн Филистичүүдийн гараас. Бас хаан байсны гараас 10 гэж айлсан билээ. Абнер ням чугч хаан дээр. Тэгээд Хиброн үе Давидын чихэнд Израиль болон Беньямины хаан гэрийн хүн үнийг хийхэд бэлэн байна гэдгийг дуудаад явлаа. Абнер холбооны дагуулсан Хиброн үе Давид үеч. Абнер болон түүний хаан хүмүүстэй зөвхөн Давид найх. Абнер Давид. Босон явж хаан Израилийг эзэн хаандаа радж хийгээд надад зөвшөөрөж. Тэгтээ гэрээ барьж. Та сэтгэлдээ хүссэн юм хаан шалтгаан. Энэ Давид Абнерийг хэлсэн чинь амар тайван гарч одлоо. Абнерийг яа бохоо. Тэгтээ хайртай. Давидын зарцсан болон яа аяанаас их хөцтэй босч ирв. Гэвч Давид Абнерийг явуулсан баа тийм амар тайван явж өгсөн бол Абнер Давидын хаан Хиброн байсан. Яа болон түүний төлсөн бүгдээ босч ирэх хүсдэг. Нэрийг Абнер хаан үед хаан Абнерийг явуулсан тэр амар тайван яв. Тэгтээ яа ба хаан барах. Та юу ч юм бэ? Хайртай. Абнер Абнерийсэн та ягаад түүнийг саадгүй явж байгаа сонсч. Нэрийг Абнерийг та нэг юм шүү дээ. Тэр нэг юм. Гожран дайхтын харуултна. Хижраа бүхний тань ихэн болдог гэсэн яг. Яда Давидын өгөөс гараад Абнерийгээс бичнэг хэлээ. Тэтгэвний сэргийн подкаст буцааж өгөх. Гэвч Давид үнийг мэдсэнгүй. Энэ Абнерийг Хиброн гэж яхад. Яда түүний хүчин хаа түүний хазруу зайлгаа бачиж. Өөрөндөө асахын тусны төлөө хэвийн дүүжээ. Давид сүйтний энэ хэсэг. Нэрийн хүү Абнерийн тусны тухайд би болоод миний ханцлаг эзний өмнө мөн хөдөлгөөнгүй. Түүний тусна яагийн толгой дээр болон эзний хэрэг бүхтрийн дээр болдог. Шүүдэсэнгүүд оймочтод тайл тулгч. Их хүн цагт мөкс. Хахаар тусдаг. Яагийн дээрээс дуусалдаг. Абнер дуусахын гэрийн болон бас бол яаг болон түүний дүү Абишайна Абнерийг чөксөнөж. Давид тэгээд яаг ба түүний хатсан хамгаалт болсон. Самуэль таармсан Абнерийн өмнө ашиг тавьсан. Давид хаан руу авсниараас ахаа. Ингээд Абнерийг Хибронд нөтлөө. Абнер бүчээр хаан чангаруулж хамгаалт боломж үйлдэл. Хаан Абнерийг зөвхөн ашигын дуудуулж. Мохтын кэ Абнер ухистай. Дачин гадагтай хүчин төвлөдөг үуч. Хормог үйлчлэн унгачсан чив. Хамгаалт болон түүний төлөө олон их ашиг үйлдэл. Дараа нь өдрийн цагаас Давидд тасдаг үуч хамгаалт болон Давид. Хэрвээ надад касан би тах эсвэл ямар нэг юм асуулт намайг бохом шийдэх үйл явдал гэж тань. Хамгаалт болон үүний ажил. Хааны үйлчлэн хамтраг ардуудын хаалт нийцмэсний талаар эдийн хүн техник хаалт нийцэг. Ингээд нэрийн хүү Абнерийг ахна хааны хүсэл байгааг байна гэдгийг хамгаалт болон Израиль хаяа тэр мэдцээлээ. Дараа нь хаан зарцсан та. Өнөөдөр Израиль ноён болоод абуухан умлаагийг та мэдэх үү? Зэрэгний хүмүүс болох эдгээр хүмүүс надаас хатуу байхад. Тасгдсан хаан бол би ханууд дөрөв бай. Бодгоо үйлчлэн муу үйлхэн дагуу эзэн бүртэх болтой. Ишбошитийн хороо. Абнерийг Хибронд өгүүлснэг Саулын хүү сонсоод ганц сурсан хам Израиль самрын гэдэг. Саулын хүүд дэмжин хоёр толгойч байв. Тэгнийхэн баа нөгөөхөн нэг хам бүгд. Хоёулаа Биньямин хүүдээс гартай. Дээр түн Моны хүүд байв. Учир нь биер тэгч басаа Биньямины нэг хэсэг гэж үздэг байв. Дээр түнсээ хөдөлт тань руу зогтморч. Энэ би хөдөлтөнд цараачлах үүсдэг. Саулын хүү юм танд нэг хөдөлмөртэй хүүд байв. Саул болон Йонатаны family Израилийн стихүүд тэр хүү тамгастай байж. Асагч түүний гэрэн зогцсон бол яаж сандаг үгүй яваад хүү унсаас болж хүү хазах болж. Тэр хүний нэрийг Мефибошет гэдэг байв. Дээр түн Моны хүүд болох бэхан. Банана энэ хадуунда Ишбошетийн нэрхэд. Ишбошет үгээр ондоо гэж байж. Тэр хүү байх гэдэг нь гэрийн болдогч. Түүний хэдийг үзэх. Тэгээд би хадуу. Түүнээс банана зогцоо. Тэдний бэлтэн хүйтэй Ишбошет ноёс хэвдэ ондоо гэж байсан. Тэр түүний зэрэг толгойг нь автаж чинь. Тэр толгойг наваад шүмжингөө зүрийн замаар яв. Тэгээд Ишбошетийн толгойг
байсан Саулын хүү иш хөшөөгийн толгой ирвэ. Эцэг өнөдөр Саул болон түүний хүүхдээс эцэг хааны төлөө өшөө энэ болох гэж ярьдаг. Би нэг хүн демоны хүү болох би хам болон түүний ах бананаас тавьж хэлв. Миний амийг зовлон шалгах бүхний самсан эцэг нарыг. Нэг хүн нарт харахтун Саул хүү гэж мэдэж өөрийгөө сайхан мэдээ авчирдаг гэж тооцсон. Би түүний бач зэглэх алга. Нэгний төлөө дүндсэн шагнал тэр байлаа. Тэр тусмаа гэмбүр үйлч хүмүүс зөвхөн нэг өөрийнх нь өөрийнх нь орон дээр асан байхад одоогийн цусыг таны дараас шаардаж таныг хармаас ач чадахгүй юм гэж үү? Тэгээд тэгээд замс тушаах замс тэтгэж авч гаргийн цач Hebron цөмийн дэргэд дүүцээ. Амьд ишгшийн толгойч Hebron адмирийн босод тавив. хатугаар бүлэг. 전에 사람이 내게 구하기를 사울이 죽었다 하며 좋은 소식을 전하는 줄로 생각하였어도 내가 저를 나가 시클락에서 죽여서 그것으로 그 기별의 각품을 삼았거든. 하물며 아님의 의인은 그 집 침상 위에서 죽인 것이겠느냐. 그런즉 내가 저의 피 흘린 죄를 너희에게 갚아서 너희를 이 땅에서 없이 하지 아니하겠느냐 하고 소년들을 명하며 곧 저희를 죽이고 수족을 베어 헤브론 물가에 메어 달고 이스보셋의 머리를 가져다가 헤브론에서 아브넬의 무덤에 장사하였더라. 아멘. За өнөөдөр 2 дугаар Самуэль 3 4 дугаар бүлгийг бид нар уншлаа. Тэгээ энэ болохоор Давидын талаар үг бол маш их тодорхой гарч байна. Давидыг харах юм бол Давид бол Бурхны өмнө Бурхны хайрыг авч Бурхны анхаарлыг татсан. Бурхны гэрээ болон Бурхны хооронд Давидтай байгуулсан гэрээ гэж байна. Бурхан бол Давидыг миний зүрх сэтгэлд нийцсэн нэгэн гэж хэлж байгаа. Тэр шалтгаан нь энэ дээр үгэн дээр гарч байна. Давидын хувьд эхнээсээ харах юм бол Давидын эсрэг бол маш их дайсан байсан, өөрийг наалахыг хүссэн хүмүүс байсан. Тэгээ би өчигдөр та бүгдэд хэлсэн. Тэр хааны байр суурьнд очих тэр зам бол хэцүү байсан. Тэгээд үгийг харах юм бол 30 настай хаан болсон Давид 7 жилийн туршид Юда угийг хаанчилж байгаад тэгээд сүүлчийн тэр 7 жил Юдаг хаанчилж байгаа сүүлд нь Израилийн бүх овгуудыг бол хаанчилж 40 жил хаанчилсан. Тэр хэмжээгээр Давидыг бол эсэргүүцэж байсан, алахыг хүсэж байсан хүмүүс маш их байсан. Тэгээд дараа нь энийг харах юм бол өөрийн алахыг хүсэж байсан Саул хааны хувьд бол Давид хизээ Саул хааныг алах гэж бодоогүй. Яагаад Бурхны тослогдсон нэгэн учраас би Давид хааныг бол алахгүй, гар хүрэхгүй. Энийг дахиад хэлэх юм бол Бурханд бол энийг даатгаж байна. Бурханд би хаанч гэсэн Бурхан хаан. Бурхан бүхий л зүйлийг Бурхан захирдаг гэдэгт бол Давид маш тодорхой итгэн Бурхан даатгсан тэр зуршил байсан. Тэгэхээр би энэ хүнд бол хүрэх боломжгүй. Бурхан өөрөө мэдээд энэ хүнийг хийнэ. Хичнээн тэр миний дайсан ч гэсэн хоромд миний дайсан байсан ч гэсэн Бурхан бол энийг өөрөө шийднэ гэж хэлсэн. Тэгэхээр тэр хүн дайнд өгтөгч байсан, юунд өгтөгч байсан бол би бол энийг мэдэх хэрэггүй, харин би Бурханд даатгая. Харин би Бурхны досолсон тэр хүнд бол гар хүрэхгүй. Тэгэхээр түүний зүрх сэтгэлийг, Давидын зүрх сэтгэлийг харах юм бол Давид ч гэсэн хаан. Түүний өөрийн эсрэг бол дайтаж байсан тэр дайснаа бол алахыг хүсээгүй. Хэдий дайсан ч гэсэн Бурхны досолсон хүн. Энэ болгоныг Бурханд даатгая гэсэн тийм зүрх сэтгэлээр Бурхан өөрөө мэдэж хийнэ гэсэн маш их гүнзгий бол тийм бодолтой хүсэлтэй байна. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн бидний мэдрэмж, бидний зүрх сэтгэл шархалж бидний өөрсдөө бодохдоо би ингэж хийсэн бол сайхан байна.
би өөрийнхөө бодол, миний өөрийн төлөвлөгөө, миний энэ цаг харж байгаа өнцөг бол зөвөө гэж бодох үе дахиад нэг удаа бодох юм бол харин Бурхны хүсэл байгаа гэдгийг дахин харах хэрэгтэй. Бид нар зүгээр нэг шашинлаг тийм шашны үйлдэл хийж байгаа юм биш үү дээ. Бид нар чинь амьд оршиж Бурханд итгэдэг, бүх зүйлийг бүтээсэн тэр Бурханд бид нар итгэдэг. Бүхий зүйлийг удирдах байгаа тэр Бурханд би итгэдэг. Тийм болохоор Бурхан бидний аав, бид нар ч гэсэн мөн түүгээр дамжуул дахин төрсөн Есүс Христээр дамжуулаад бид нар дахин төрсөн Бурхан бол бидний аав, миний Бурхан, миний хаан, бүгдийг захирагч. Бид нар бол тийм Бурханд итгэдэг. Түүний хүсэл, түүний төлөвлөгөө, зорилгот бид нар итгэдэг. Амен. Тийм учраас энийг харах юм бол Абнер гэдэг Саулд үйлчилж байгаад түүний бодвол Саулын хүү хаан болох ёстой гэдэг түүний хүүг хаан болгож юм шүү дээ. Мишибот гэдэг. Тэгээ хэрэггүй юмнаас болж бол энд муудалцаж байна. Тэгээ Давид хаан дээр очиж байна. Гэтэл Давид бол энийг бол хүлээн авч байна. Давидын хувьд энэ бүхий зүйлийг харах юм бол маш ухаантай, чөлөөтэй. Тэгээд ерөөс үнтэй байлдахыг бол төрөж хүсдэггүй. За тэгээ Йохабыг харах юм бол Давидаас эсрэг тэр өөрийнхөө бодол хүслийн дагуу хийдэг. За Абнер өөрийнхөө дүүг алсан учраас өөрийнх нь хүслийн дагуу бол тэр бүнийг алж байна. Тэр Абном. Тэр энэ бол нэг Бурхан даатах хэрэгтэй. Йохабын талаарх үгийг ишээ би талаар үг хэлж байна. Бурхан мэднэ. Ишиботыг бол мөн алсан хүмүүсийн дэрж байна. Давид дээр тэгсэн ч гэсэн Ишибот бол тэнд бол удирдахч байсан. Түүнийг алсан хүмүүс Давид дээр ирээд бид нар Давидаас бид нар шагнал авах гэж бодоод Ишиботыг бол тэр оронд нь алаад толгойг нь дастаа Давид өгч шүү дээ. Гэтэл та нар яагаад удирдахчаа бол алж байна вэ? Тэгэхээр энд бол ерөөсөө ийм зүйл байж болохгүй. Давид хаан бол маш гайхамшигтай. Давид хааныг өгсний дараа бол тэмцэл маш их байсан. Тэгээд Давид хааны дараах хаадууд бол бүгд л хүний гарт өртөж байсан. Харин Давидын хувьд бол ерөөсөө тийм зүйлийг хийгээгүй. Давидын хувьд бүх тал дээр Бурхны төлөвлөгөө, зорилго энд итгэж Бурханд үйлчилж байсан. Сургаалт үгс 16 харъя. 16-гийн 9 хүн замаа зүрхэндээ төлөвлөдөгч түүний алхааг эзэн чиглүүлдэг. Амен. Амен. Тэр хүн өөрийн зүрх сэтгэл дотор өөрийн гэсэн үзэл бодол байна. Гэхдээ тэрийг бол удирддаг байгаа тэр нэгэн бол хинбэ гэхээр эзэн. Амен. Тэгэхээр бид нар миний гарт миний төлөвлөгөөний дотор бүх зүйл байгаа ч гэсэн энийг бол Бурханд даатгах зүйл байх хэрэгтэй. Бурхан бол бидний Бурхан, бидний аав, бидний эзэн, бидний хаан. Түүнд даатгах хэрэгтэй. Ром номын 12-ийн 19-ийг харъя.
Хайртууд минь хизээч өөрийн өшөө хонцонгоо бүү ав, харин бурхны уур хилэндэд зай гарга. Учир нь өшөө авалт нь минийх би буцааж төлнө гэж эзэн хэлэв гэж бичигджээ. Амен. Ром номын 12-ийн 19. Тэр дайснаа ч гэсэн бурханд бол даатгаа гэж хэлж байна шүү дээ. Өшөөгөө бүү аваа. Тэгэхээр энэ эзэн нь болохоор бид нар бол энд эзэн биш. Эзэн нь бол бурхан. Бурханд бүх зүйлээ даатгаа. Тэгэхээр Давид хаан бол энэ зүйлүүдийг маш сайн хийж байсан. Давид хааны хувьд хаан байсан ч гэсэн миний эзэн, миний хаан бурхан байгаа учраас би түүнд даатгах хэрэгтэй гэж тэр тестралыг болоод сөрчсөн хүнийг бол хаан болоо шууд зохицуулж тасалж байсан. Тэр хууль тэр итгэлийг сахихад тэр хааныг бол удирдах байна. Тийм болохоор бурхан бол Давид хааныг хайрлаж байна. Тэгэхээр бид нар бурхан даатгах хэрэгтэй. Дайснаас өшиг авах хүртэл би бурханд даатгах хэрэгтэй. Би бол өшиг авах боломжтой ч гэсэн миний хувьд бурхан байна. Энийг бол бурхан мэрэгэн ухаанаараа бол энэ өшөөг авах учраас бид нар хичнээн гэм нүгэлтэй байсан ч гэсэн бурхан бол бүгдийг мэдэж биднэрт хийнэ. Тэгэхээр бид нар бол хайрыг хүмүүст өгч одоо энэ ивэлийн цаг үед бидний эсэргүүцдэг дайсан бол ерөөсөө ганцхан муу сүнс. Бидний дайсан муу сүнсийг эсэргүүцээ гэж хэлсэн. Харин бидний хувьд бол тэр багц усны тэмцэл бол биднийх бишээ. Хичнээн намайг эсэргүүцэж байсан ч гэсэн маргааш миний найз нөхөр болох нэгэн учраас хичнээн итгэхгүй байсан ч гэсэн намайг хавчиж надад хичнээн тийм асуудлуудыг өгч байсан ч гэсэн багц усны тэмцэл бол биднийх бишээ. Тэр хүн бол өдөр болгон Есүст итгэж миний гэр бүл болох боломжтой учраас харин багц усны тэмцэлгүй цэмцээ бурханд даатгаа гэж хэлж байна. Тийм итгэлийн амьдрал бидэнд байх хэрэгтэй. Амен. Яаков номыг харъя. Яаков номын 4. Яаков 4:13. Өнөөдөр эсвэл маргааш бид тийм хотод очиж явж тэндээсээ 1 жил байж худалдаа хийж ашгаа олно гэж яригч та нар одоо наашаа ирэхтөө. Амьд чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ. Та нар харин оронд нь эзэн хүсвэл бид амьд байж үүнийг болон түүнийг хийнэ гэж яар. Амен. Амен. Энийг болохоор бурхан даатгаа гэдгийг хэлж байна. Би эзэн болж болохгүй. Миний өөрийн төлөвлөгөө хүслийн дагуу байж болохгүй. Бурханы хүслийн дагуу хий гэдгийг хэлж байна. Бүхий л зүйлийг. Тийм болохоор бурханд алдрыг өргөө. Тэгэхээр бид нар эсэргүүцэгч эсэргүүцэх нэгэн бол муу сүнсийг бид нар эсэргүүцэх хэрэгтэй. Тэгэхээр өөр зүйлүүдийг бол бурханд даатга. Надад намайг хичнээн хавчиж байсан ч гэсэн харин эсрэгээр бид нар хайрлах хэрэгтэй. Бурханд бүс зүйлийг даатгаж эзэнд тэр маш их гайхамшигтай итгэлээ харуулж миний эзэн, миний хаан, миний бурхан болсон Есүс Христ. Түүнд итгэж, түүнийг дагаж шийж үлдэх хэрэгтэй. Энэ бол Христэд итгэдэг хүмүүс. Сүм чуулганч гэсэн эзний бие эзэнд үйлчилж байгаа сүм чуулган учраас бурхан даатгсан сүм чуулган. Амен. Бид нар энэ 2022 онд нэгэнгүй итгэлийн амьдралаар амьдарч бурханд даатган, бурханд алдрыг өргөж итгэлийн амьдралаар амьдарсан Иммануэль чуулганы итгэгч нар байхыг хүсэж байна. Бүгдөө эзний заасан залбирал тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдж таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэрчгийн